сайн байцгаана уу? Үгсийн сангийн 2 дахь хичээл эхэлж байна. За урдны хичээлээр бид нэр хам сэдвээр нь үг таах арга үзсэн бол өнөөдөр 2 дахь хичээлээр spotting opposite meaning буюу эсрэг утгаар нь тухайн мэдгүй үгийг таах гэсэн арга үзэх гэж байна. За энэ дээр би 2 жишээ авсан байгаа. 2 өгүүлбэр дээр. За энэ дунд энэ өгүүлбэр донд бидний мэдгүй үг байх хэрэгтэй тийм ээ. За мэдгүй үгээр бүгдээрээ энийг авъя. Irritated гэсэн энэ үгийг авъя тийм ээ. Одоогийн байдлаар бид мэдгүй байгаа ямар утгатай үг вэ гэдэг. За тэгэхээр гол санаа бол энэ үгийг эсрэг утгаар нь энэ үгийн утгыг гаргана гэсэн үг тийм. За тэгэхээр эсрэг утга энэ дээр байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За уншаад үзье. When Marcus entered the classroom, he felt calm. However, as soon as he opened the assignment book, he began to feel irritated. Гэсэн байна тийм ээ. За орчуулъя. Маркус хүний нэр байна. Маркус ангид орж ирээд calm, тайвширсан гэж байна тийм. Маркус ангид орж ирээд тайвширсан. He felt calm. Гисэн хэдий ч as soon as he opened the assignment book буюу дасгалынхаа номыг онгойлгомогцоо нээмэгцээ дасгалынхаа номыг нээмэгцээ тэр irritated болж эхэлсэн гэж байна тийм irritated. За одоо энэ дэр бид нар юу харах вэ? Эхлээд энд 2 өгүүлбэр байгааг бид нар мэдэх хэрэгтэй. За 2 өгүүлбэр however гэсэн эсрэг утга гаргадаг холбоос байна. However гэдэг маань гэвч хэдий тийм боловч гэсэн эсрэг утга гаргадаг холбоос байдаг тийм ээ. Тэгэхээр энэ 2 өгүүлбэр нь however холбогдсон байна гэсэн үг. Хоорондоо эсрэг утга гаргана гэсэн үг. Одоо however-ын урд байгаа өгүүлбэр ард байгаа өгүүлбэртэйгээ эсрэг утга гаргана. Гэтэ энэ тодорхой үгэн дээр гарна гэсэн үг тийм ээ. Үйл үгэн дээр юм уу, нэр үгэн дээр юм уу, тэмдэг нэрэн дээр энэ хоёрын хоёр талд байгаа өгүүлбэрт үгнүүд байна гэсэн үг. За тэгэхээр харъя. Маркус ангид орж ирээд тайвширсан. Гэхдээ номоо нээгэл яасан байж болох вэ те? Тэгэхээр энэний эсрэг утгатай үг аль нь байж болох вэ? However буюу энэ түлхүүр үгээрээ дамжуулаад уртлын өгүүлбэрт за мэдээж юм. Calm тайвширсан гэсэн үг байна те. Өөрөөр хэлэх юм бол энэ irritated гэдэг үгний эсрэг утга calm явж байна гэсэн үг. За бүгдээр дахиад үзье. Маркус ангид орж ирээд тайвширсан. Гэвч номоо нээгээд яасан байна? Тайвширсан эсрэг утгатай. Одоо илүү тийм сандарсан, бие барьсан гэдэг ч юм уу тийм ээ. Calm эсрэг утгатай болж таарах нь шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр яаж мэдээд байна вэ гэхээр however гэдэг гисэн хэдий ч гэсэн энэ эсрэг утгыг илэрхийлдэг. Энэ үгний тусламжтайгаар энэ хоёрын хоорондох эсрэг утгыг мэдэж авч байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ however гэдэг эсрэг утга заадаг энэ холбоос бол маш олон байдаг л та. Ганцхан however биш. But байж болно, nonetheless, nevertheless, even though, and despite гэх мэтлэр маш олон үгнүүд байгаа тийм ээ. Тэр болгоныг түлхүүр үг гэж ерөөхдөө ойлгоод цээжлээд мэд хэрэгтэй болно гэсэн үг. За дараагийн жишээ харъя. B. James' job was sedentary when he worked in the office. In contrast, as he became a reporter, he was almost always away from his desk. За юм өгүүлбэр байна. Энэ бас адилхан 2 өгүүлбэр байна. Одоо бидний мэдхгүй үг гэдгээр энэ үгийг авъя тийм ээ. Sedentary гэдэг байгаа. За одоо мэдхгүйгээ гаргацсан учраас одоо яах нь вэ? Эсрэг утга илэрхийлсэн зэр холбоос болох нь шүү дээ. Хаана байна? За мэдээж эсрэг утга илэрхийлсэн холбоос бол энэ бүгдээр he буюу түлхүүр үг гэдэг үзчихье тийм ээ. За одоо орчуулад үзье. Джеймсийн ажил гинэ. Джеймсийн ажил оффист ажилдаг байх үеэр ийм байсан гэж байна. Sedentary байсан гинэ. За Джеймсийн ажил оффист ажилдаг байх үед нь sedentary байсан гэж байна. Харин in contrast гэхээр эсэргээрээ гэсэн үг. Харин эсэргээрээ тэр became a reporter сурвалжлагч болох үед нь харин эсрэгээрээ тэр сурвалжлагч болох үед нь he was almost always away from his desk. Тэр ширээн дээрээ тогтхоо байсан юм да гэж. Ширээн дээр баг байхаа байсан гэж.
нөгөө офис тийм ээ ширээнийх ард суугаа болсон гэсэн ерхий утга явж байна. За одоо ингээд бүтнээр нэг яваад үзье. Джеймсийн ажил оффист ажилладаг байхад sedentary байсан. Харин эсвэргээрээ тэр сурвалжлагч болох үед тэр ширээнийх ард тогтхоо болсон. Ширээний ард байнга байхаа болсон гэсэн. Тэгэхээр сурвалжлагч болоод энэ хүн ширээнийх ард сууха бараг болсон ба штэ. Тэгвэл оффист ажилладаг байхад ажил нь ямар байсан гэсэн үг. Тэгэхээр энэ эсрэг утгатайг хаана явж гин гэсэн үг. За was away гэдэг энэ бид нар байхгүй байх, одоо хол байх, байхгүй байх, эзгүй байх гэсэн утгатай үг тийм ээ. Энэ хоёрын эсрэг утга тэгвэл энэ дээр явж гин гэсэн сэдэн дээр. Тийм үү? Тэгэхээр юу гэж ойлгох вэ? Энийг одоо байнгын нэг газараа байх, хөдөлгөөнгүй байх гэсэн тийм утгаар энийг гаргаж ирнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэний эсрэг утга энэ дээр байна гэсэн үг тийм ээ. Away. За эсрэг утгаар нь бид нар key гэсэн энэ эсрэг утгын үгийг холбоосыг аваад энэ дээр илүү их анхаарлаа хандуулад тэгээд яах нь энэ хоёр үгний утгыг бол ингэж эсрэг байдлаар гаргаж ирэх юм тийм ээ. За эсрэг утгаар нь таах ерөнхийдөө арга болно иймэрхүү байдаг. Энэ бол маш олон жишээн дээр маш олон өгүүлбэр дээр гарч ирэх боломжтой. За тэг хамгийн гол нь энэ түлхүүр үгнүүд буюу however, in contrast гэх мэтчлийн түлхүүр үгнүүдийг цээжлэх шаардлагатай байдаг тийм. Тэр тохиолдолд бол энэ үгний холбоосоо хоёр талд байгаа өгүүлбэрийг уншиж үзэж хагаад нэг өгүүлбэр дээр мэдэх нөгөө өгүүлбэр дээр мэдэхгүй явах тохиолдол маш их байдаг. Тэгээд бол хооронд харьцуулж үзэж хагаад утгыг гаргана гэсэн үг. За өнөөдөр хичээлийн дүрээр өндөрлөлөө баярлалаа.